За сайн байцгаана үзэгчдээ. Миний анхны бичлэгийн тавтамжил би 100 будалдаамын спортын мастер Пүрбатар байна. Энэхүү та бүхэндээ 100 будалдаамыг таньж мэдүүлэх зорилгоор энэхүү бичлэгийг эхэлж байна. За эхлээд 100 будалдаамын тухай та бүхэндээ бяцхан мэдлэг өгье. Тэгэхээр 100 будалдаам нь 17 дугаар зуунд Францад үүссэн гэж үздэг. Дэлхийн даамын холбоо 1947 онд байгуулагдсан бөгөөд 2012 оны байдлаар 52 улс гишүүнээр элсэн байна. Харин Монгол улс нь 1991 онд гишүүнээр элсэн байт юм байна. За энэхүү одоо би та бүхэндээ гарааны цохилт буюу гарааны алдааг танилцуулъя. Ерөнхийдөө бол анхлан сонирхож байгаа хүмүүс энэ төлөө ойлголттой байх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө 100 будалдаамын гарааны хувьд болохоор энэ бол А үсэг болно гэсэн үг. За энэхүү ихний гарааны алдаанд шууд орцгоё. Та бүхэн анхааллаа нааш хандуулаарай. За 32 28 18 23. За энэ чинээс цагаан 37 32 гэж нүүснээрээ гарааны алдаанд орж хар талаас цохилт хийж байгаа. 23 29 цагаанаас 34 23 эдсэн 17 22 эдсэн за хар 3 эдсэн. За энэхүү 17 дээр байгаа цагааны хүүг хар цайлшгүй идэж тааснаар харын хувьд болохоор 2 хүний илүүтэй материалын хувьд хамаагүй илүү болчихж байгаа. За хоёр дахь гарааны алдаа 33 28 18 22 39 33. За саяны цагааны 39 33 гэсэн нүүдэл маань мөн ялгаагүй гарааны алдаанд орох нүүдэл байлаа. Харын талаас чинээс цохилт хийснээр 2 хүний даваа талтай болж байгаа. За энэхүү хар 22 27 32 21 16 27 31 22 19 23. За цагаан эдсэн. За хар 3-ыг эдсэн. Цагаан эдсэн. Хар эдсэн. За энэхүү 19 дээр байгаа хүүг эдснээр харын хувьд 2 хүний даваа талтай болчихж байгаа. За 3 дахь гарааны алдаа 32 28 18 23 33 29 хар эдсэн. Цагаан 37-оос 28 гэж эдсэн. За харын хувьд 12 18. За өмнөх 2 гарааны алдаа болохоор цагаан нь алдаа гаргаж хар цохилт хийснээр хүү ил болж исэн бол за энэ гарааны алдаанд болохоор хар муу нүүдэл нүүж гарааны алдаанд орж байгаа. За харын хувьд саяны 12 18 гэдэг нүүдэл бол маш муу нүүдэл. Ингэснээрээ цагаан 28 23 эдсэн 29 24 хар эдсэн. За 3 хүүг эдсэн. Хар эдсэн. 31-с 33 руу цагаан эдснээр 2 хүний илүүтэй. Энэхүү маш илүү материалтай болж байгаа. За дараагийн гарааны алдаа маань 32 28 18 23 33 29. За хар эдсэн. Цагаан 37-оос 28 эдсэн. За хар 16 21-ийг нүүсэн. Сая болохоор хар 12 18-ыг нүгэд гарааны алдаанд орж исэн бол энэ удаа 16 21 гэж нүүжээ. За цагааны талаас энэ чинээс 39 33. За энэ бол маш муу нүүдэл, бас гарааны алдаанд орж байгаа нүүдэл. За харын чинээс 21 27 31 22 19 23. За цагаан эдсэн. Хар 2 эдсэн. Цагаан эдсэн. Хар 3 эдлээ. Эдсэн. За энэхүү харын талаас 2 хүний давуу талтай
болж байгаа. За дараагийн гарааны алдаа маань 33 28 18 23 31 27 20 24 37 31. За ингэснээр 37 31-ийг нүүснээр цагаан маань гарааны алдаанд орж байгаа. Хар 23 29 цагаан эдсэн 17 22 цагаан эдсэн 2 эдсэн. За энэ чинээс 39 38 хоёр талаасаа идэх хэдтэй байгаа. Эндээс 100 бодолтамын үндсэн дүрэн болох олноо идэх дүрмийг эндэлж зайлшгүй чинээс 38-аас олноо 2-оо идэж тасж байгаа. За хар 3 идсэн. За инхүү 20 дээр байгаа цагааны хүүг хар идснээр 2 хүний давуу талтай болж байгаа. За дараагийн гарааны алдаа маань анхлан суралцж байгаа хүмүүст болохоор нийтлэг алдаа байдаг. Одоо харын талаас дагаж нүүвэл хождог гэдэг ойлголт. За энийг буруу гэсэн гарааны алдаа байгаа. За 33 28 18 23 39 33 12 18 44 39 7-оос 12 31-ээс 26 25. За та бүхэн маань ажигласан бол хар яг цагааныг дагаж нууж байгаа. Харин энэ дээр нь цагааны талаас бэлдсэн комбинац байжээ. За 28 22 хар идсэн, цагаан идсэн, хар идсэн. Цагаан 34 30 хар идсэн. Цагаан инхүү 4 идснээр 2 хүний давуу талтай болж байгаа. За дараагийн гарааны алдаа маань болохоор сая дагаж нүүвэл ямар хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэр гарааны алдаа байсан. Одоо харин болохоор дагаж нүүснээрээ ямар өрх бэлтэж болох вэ гэдэг гарааны өрх байгаа. 33 28 18 23 39 33 12 18 44 39 7 12 31 27 за 24 34 30 17 21 за энэ чинээс цаан 37 31 14 20 50 44 1-ээс 7 31 26. За цагаан 31 26 гэхийн нүдлийг нүүснээр гарааны алдаанд орж байгаа. Харын чинээс идэх ээлжийг нь ашиглаж 24 29. За цагаан энийг идлээ. Хар идэх юм бол цагаан идсэн. За энэ чинээс хар идэх ээлжийг ашигласан болоо 29 34 гэж нүгээд цагаан идэнгууд нь 23-оос 25 идчихэж. За ингэснээр харын маань хувьд нэг хүний илүүтэй болж байгаа. За дараагийн гарааны алдаа маань 34 30 24 33 28 18 23 30 25 13 18 40 34 17 21 34 30 за 21 26 31 27 11 17 44 40 7-оос 11 39 33 1-ээс 7
43-39. За энэ чинээс цагаан маань 9-өөс 13 руу нүүж цогцолтонд орж байгаа. Цагаан чинээс 27-22 хар идсэн, цагаан идсэн, хар 3 идсэн, цагаан зөрүүлээд 4 идсэн. Хар энэ чинээс 12-оос 12-ын бодлоос идэх юм бол цагаан 2 идээд даам гарч байгаа. Хэрвээ энийг нөхөх юм 16-аас идэх юм бол 42 38 гэж нүүж эд хэлчин дээр нь за мөн ялхаагүй ингээд даам гарах байдал үүсэж байна. За дараагийн гарааны алдаа маань болохоор 32 28 19 23 идсэн, хар идсэн, 37 32 10 14 41 37 14 19 46 41 5-аас 10 33 28 10 14 39 33 за энэ чинээс 17 21 44 39 21 26 49 44 4-өөс 10 31 27. За цагааны хувьд 31 27 гэсэн нүүдэл маань гарааны алдаанд орж байгаа. Цагаан хэмжээнээс цохилт хийж даам гарах болно. За 1621 цагаан идсэн, 1822 цагаан идсэн, хар 12-оос идсэн, цагаан хусч идсэн, 26-аас 31 өгсөн, 37-аас 26, 23 29 цагаан идсэн, хар инх 3 идээд даам гарч байна. За дараагийн гарааны алдаа маань 32 28 18 23 38 32 12 18 31 27 тэг 7 12 37 31 17 21 за 31 26 гэж тассан байна. За энэ чинээс цагааны нүүдэл их муу нүүдэл байсан. Гарааны алдаанд ороход нүүдэл байсан. Хар энэ чинээс цохилт хийж байгаа. 24 цагаан идсэн, хар 2 идсэн, цагаан идсэн, 16-аас 21 рүү өгсөн, цагаан идсэн, 23 29 өгсөн, цагаан идсэн, хар 3 идснээр нэг хүний илүүтэй хар илүү болж байгаа. За сүүлийн гарааны алдаа маань 32 28 18 23 38 32 12 18 31 27 тэг 7 12 37 31 17 21 17 1 42 38 за энэ чинээс хар зөрүүлээд 21 26. За энэ нүүдэл маань болохоор бас гарааны алдаанд орохоор нүүдэл болжээ. Цагаан энэ чинээс 33 29 хар идсэн, 27 22 хар идсэн, цагаан 2 идсэн, хар идсэн, цагаан идсэн, хар идсэн, цагаан 2 идсэн. За ингээ хүү ил болж байгаа энэ чинээс 11 16 гэж дарж буцаж хүүгээ хар авах гэхэд нь 38 33 хар идсэн, 28 23 за энэ хүү цагаан 2 идснээрээ буцаж хүүгээ аваад энэ хүү ил болж байгаа. За ингээд энэ үрээд
энэ хүү бичлэг маань дуусгах гэж байна. 100 бодол даамыг сонирхдаг хүмүүс миний бичлэгийг цаашдаа үзээд яваарай. За тэгээ лайк гэдэг, subscribe хийгээрэй. Та нартай илүү олон бичлэгтэйгээр уулзах болно.